За би олоод ирлээ. Арт бокс орох гэсэн юм аа. Энд амар халуун би ингээ хувцас барьцсан явж байна. За би ер нь дэлгүүрлүгээ ороод тэгээ бүтээсэн. Өнөөдөр болохоор манай хичээн төрсөн өдөр ахгүй юу? Тэгээ би хичтэй хөөрхөн жижиг юм бэлэг аваад тэгээд өөртөө бас нэг юм төлөвлөгч дэвтрээ би солиё гэж бодож байгаа хгүй юу? Тэгээд өөртөө бас төлөвлөгч дэвтэр авсан. Тэгээд очиж байгаад харуулна. За би арт боксоос юу авснаа үзүүлэх гэж байна. Хамгийн эхлээд болохоор би ийм дэвтэр авсан. Би өмнө нэг ийм дэвтэртэй байсан баггүй юу? Өмнө ашигладаг дэвтэр болохоор ийм дэвтэр. Тэгээ энэ болохоор ийм дотроо ийм цулгуу хоосон цаастай. Тэгээ энэ дээр болохоор ингэж бүгдийг хийгээд наагаад ингэж амар бүтээлчээр нь ажилладаг дэвтэр баггүй юу? Тэгээ сүүлийн үед болохоор жоохон ядраад ч юм уу нэг амар хийхгүй аа. Тийм болохоор би арай их хялбар юм дэвтэр харж агаад авсан. Энэ дотроо болохоор ийм баггүй юу? Эхлээд болохоор ийм сарын ийм бүтэн ийм юуны хэсэгтэй энэ дээр ийм хийстэй зүйл мөл ингэ бичиж болно. Ардаас нь болохоор дахиад ийм сар болгоны 7 хоногоор ингэж хувааж өгсөн юм хэсэгтэй баггүй юу? Энэ дээр бас ингэ тэмдэглэл ч юм уу тиймэрхүү юмудаа хийж болдог. Энэ дэвтэр авсан. Ер нь нөгөө юм бүх юмаа ингэж зурхгүйгээр одоо арай амархнаар хийгэж утсан байхгүй. Тэгээ арталтаа болохоор бас ийм хоос хэсэгтэй энэ дээр тэмдэглэл ч юм уу эсвэл нэг тиймэрхүү юмудаас хийж болдог хэсэгтэй. Тэгээ энэ дэвтэртэй болохоор ийм юмнууд дагалдаж ирсэн. Ийм юмнууд ирсэн. Энэ гурав нь болохоор ийм хөрх стикер ирсэн байсан. Миний өөртөө авсан юм болохоор ингэ болоо. Тэгээд хичэд болохоор нөгөө тэр миний арт бокс авсан өдөр манай хичээн төрсөн өдөр гэсэн шүү дээ. Тэгээд би хичэд болохоор бас ийм дэвтэр авсан. Хичээн бас төлөвлөгч дэвтэр дууссан. Тэгээд би хичэд ийм дэвтэр авсан. Минийхтэй бараг төстэй. Тэгээд ийм хөөрхөн харандаа авсан 0.5 харандаа. Тэгээд ийм стикер авсан. Тэгээд энэ нь болохоор ийм хов зөвлөлт авсан. Энэ нь болохоор хилэнцэн ордны зөвлөлт. Энэ нь болохоор загсны ордны зөвлөлт. Энэ би хилэнцэн ордохгүй. Тэгж болохоор загсны орд. Тэгээд би ийм хөөрхөн зөвлөлт авсан. Тэгээд хичтэй захиа бичнэ гэж бодоод ийм захианы төгтөө цаастай авсан. Манай хич ийм чернэлийн ангуу 8 дуртай байхгүй юу? Би бүгдийг чернэлийн ангуутэйгээр авсан. Тэгээд нэг иймэрхүү юм авсан байна. Тэгээд одоо энэ дэвтрийг эхлүүлээд жоохон юм хийж үзье гэж бодлоо. За ингээд хичээхөө юмыг явуулах гэж байна. За өнөөдөр болохоор би Солонгос найзтайгаа шиний 2-нд Монголынхоор шиний 2-нд битээ бууз хийж идэ гэж ярьжсэн баггүй юу? Тэгж байгаад өглөө хосоод нэг цайгаа уучаад араас нь им утсан чинь 8 ядраад нойр үрээд болтгоо. Тэгэхээр нь шууд битээр нойрхон байдаг Монгол нэг хоолны газар тахгүй манай гэртээ нойрхон байдаг. Тийшээ очиж ороод зөв бууз идгээр болсон. Тэгэхээр дээрэс нь би найздаа Монголоос гоё бэлэг авчирсан Солонгос найздаа. Тэгээд тэр бэлгийн асууж ийм янзлын амьс авчирсан. Тэгээд нөгөө нэг түрний авсарнаас болохоор ийм бүхэн Монгол хатантай өгч байгаа. Тэгээд энэ номын авчрах гэж байгаа. Манай найз ном уншихтай. Тэгээ нэг шоколадтай. Тэгээд одоо цомсог байна. Манай найзын ажлыг бодоод харж байгаа. Тэгээд наашаага ажлаас наашаа 30 минут явах юм байна гэсэн. Тэгэхээр цагаан сарын бууз гарсан. За би одоо Тэжүүнд дэдэг хамгийн дуртай газар руугаа явж байна. Тэр нь болохоор энэ дэдэг ийм номын дэлгүүр байна. Амар том номын дэлгүүр. Эндээ болохоор
тийш амтай. За тэгээ ингээд ангилал болгоноор ингээд ангилаад өгсөн. Тэгээд ийшээгээ харахаар бас ингээд уншлагын хэсэг мэсгтэй юм байлээ. Тэгээд энэ дэрснээс хойш би ийм жижигэн шүлгийн номч гэх юм уу тийм аягүй дуртай байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь энэ хөвч юм уу ийм нэг юм шууд аягүй амархан ийм гоё утгатай. Иймэрхүү уншаад амархан юмнууд бол тэгээд анх уншиж байгаа анхыг солонгос ном уншиж эхэлж байхдаа аягүй тийм дэжгүй санагдсан. За баахан ном уншиж байгаа, жоохон тэмдэглэл хөтлж байгаа. Тэс энерги нөхөд одоо харих гэж байна. Би ингэ солонгос байхдаа ер нь бодож байгаа байхгүй юу? Миний хувьд болохоор ийм хаа нэг тийшээгээ явах юм бол батны хүнтэйгээ ч юм уу нэг тийм хүнтэйгээ хамт явуул амар гоё юм шиг ингэ санагдлаа. Яг аялал маялаар ширнэ сурах ч юм уу яг юм удаан хугацаагаар явах гэж байгаа бол ганцаараа явах бол надад жоохон хэцүү л байх юм байна да гэж би ер нь бодлоо. Яг хоо тэгэл шинэ найз нөхөдтэй болоод тэгж болох ч гэсэндээ ягаад ч юм татны хүний амар өгүүлээд байна. Татны хүмүүсээ, гэр бүлээ, найзуудаа гэл миний зэгсэн хоол ирсэн. За би хамгийн ихнийхээ хичээлдээ явж байна. Өнөөдөр болохоор солонгос хэлний хичээл орно. Тэгээд ойрт амар бороо ороод бүрхэг байгаадсан. Өнөөдөр амар гоё нартай өдөр байна. Бүрхэгсэн ч сэтгэл санаас жоохон цүү байгаадсан. Өнөөдөр амар гоё байна. Би тэгээ ингээд сүүлийн үед ч гэж ер нь өнөөдөр бодож байгаа нэг бодол байгаа байхгүй юу? Ингээд сэтгэл засалт явж байхад манай сэтгэл засалч надаа хөө ингээд яг юм хүүхэд байхдаа ч юм уу ингээд айгүй их травмагаа авдаг. Ингээд насан туршдаа тэрийг идээдэг гэж надад хэлжсэн байхгүй юу? Би тухайд ингээд утгыг ингээд ойлгож байгаа хэрнээ. Нэг амар юм одоо юмны мөн чанарт хүрнэ гэдэг чинь нэг арай өөр юм байдаг шүү дээ. Яг арайч тэгж чадахгүйсэн байхгүй тэгээ за ер нь хийдэм байх гэж бодцсон. Тэгээ яг ингээд сүүлийн өдрүүдэд ингээд бодоод ахаар би ингээд засалт яваал нэг удаа ингээд юм одоо ингээд өөрийнхөө тэр гимтсэн байсан сэтгэл зүйн хэсгээ ингээд засаал тэг ингээд зүгээр болчих юм шиг ер нь бодож исэн байхгүй юу. Ингээд сүүлийн үед болохоор нэг юмн дээр амар олон удаа ингээд бүдрээлээ ижилхэн юмн дээр ингээд бүдрээл ангуут би ингээд би болохгүй байгаа юм байна. Эсвэл яагаад нэг ижилхэн юм дээр бүдрээд байна гэж амар бодсон. Тэгээ яг ингээд энэ үгний утга учирыг олж байгаа байхгүй юу. Яг ийм ижилхэн шархан дээрээ бүдрээд агаад угаасаа л ингээд хүн бүдэрд юм байна. Тэгээд тэр нь ингээд нэг амар өөрийгөө буруутгах ч юм уу эсвэл юм болохгүй байгаа гэсэн үг биш юм байна гэж амар тэгж өнөөхлөөс амар тэр тухай бодлоо. Яа, ер нь би ингээд юмыг амар их боддог хүн бохгүй юу? Ер нь жижиг байсан ч том байсан. Яг яагаад ийм болчихоо? Юунаас болоод ингээд аваа лээ? Юу нь болохгүй байгаа лээ гэж ингээд жижиг томлолт амар боддог болохоор ямар ч тач ингээд өмнө нь болохоор ерөөсөө тэрийгээ за би ийм нас олж ингээд шүү гэдгээ ингээд харж чаддгүй ингээд ялгаж салгаж чаддгүй байсан бол одоо болохоор би ингээд тэрийгээ ялгаж салгаж чаддаг.
Тэг ингээд яаж тэрийг хэрхэн даван тоолох вэ гэдгийг бас амар бодож үздэг болсон байгаа нь л ингээд дээрч байгаа юм байна гэж би ингээд ойлголоо. За би одоо нэг бичлэг хийх гээд сууж байна. Манай сургуулийн Монголд байгаа сургуулийн сонингийн албанаас нэг юу хийгээд өгсөн ахгүй юу? Одоо сургуулаа танилцуулсан нэг юм видео хийгээд өгөөч гээд тэгсэн. Тэгээд тэрийг хийх гээ хүлээж байна. Энэ семестрт бас юм хоёр манай тэнхмийн хоёр оёот ирсэн баггүй. Тэгээд тэр хоёрыг хүлээж байна. Тэр хоёртой хамт хийх гээд хүлээж байна да. За энэ болохоор энэ семестрт үзэх ном юм байна. Шие. Таасуу ши. 새벽 5시? Оо. Би хичээлээ тарчаад яагаад л идэхгүй явж байна. Би хоёр нөгөө Орос нэдээ нэг хичээл сууж байгаа юм байна өнөөдөр. Тэг хичээл дээрээ таарлаа. Инзахэ. Сургуулийн оюутнуудын хоолны газар руу явж байна. Хоёр сургуулийн хоолны газар очиж хаацсан юм ийм бол идэх гэж байна.